дахиад нөгөө машин мэддгүү намаа нөө. Яг би нөгөө өөрийнхөө машинд одоо тохирох сэлбгийг бол хайгаад болоод сурцсан. Тэр асуудал маань бол бүрэн шийдэгдсэн байгаа. А гэхдээ одоо нөгөө 100 болж байгаа учраас хүмүүс 100-ынхаа тосыг намайг солиул гэдэг. Тэгэхээр энэ нөгөө 100-ынхаа тосыг солиулахад одоо би яах ёстой юм болоо? Ганцхан тос аваад юу болчих болох уу? За тэгэхээр одоо хүн болгон тэгээд 100 болохоор 100-ынхаа тосыг солино гэдэг. Энэ тэндээс тосны шүүр ч юм уу тийм хайгаа явдаг тий. Тэгэхээр манай аппликейшн digital garage application маань энийг бүгдийг нэг дор шийдсэн байгаа. Таны машины дугаар хэдлээ? 3178 UA90. 3178 UA90. Purus 30 маркийн автомашин байна. За тэгэхээр нэмээ маань ямар тос болон тостой хамт юу солигддгийг мэдэхгүй байгаа даа. Тэгэхээр манай digital garage application энэ бүгдийг зохицоор шийдсэн байгаа. Аппликейшн руу ороод хөдөлгүүр хэсгийн тос зэснээс тосоо сонгоно гэсэн үг. За тосоо сонгочихъя. За мэдээж тос солигдохтой хамт тосны шүүр бол зайлшгүй солигдох шаардлагатай байдаг. Тэгэхээр тосны шүүр юм уу гэдэг загсандаа ичи. За тосны шүүртэй хамт мөн агаар шүүгч буюу хөдөлгүүр рүү цэвэр агаарыг оруулдаг. Тэгээ хөдөлгүүр рүү орж байгаа агаарыг шүүдэг агаар шүүгчийг бол заавал шаардлагатай байдаг. За агаар шүүгчийг бол загсандаа ичи. За ингээд сагсанд орсон бүх бараагаа хоёлоо нэг дор бүгднийг байгаа газар хөргүүлээд авах боломжтой. Тэгэхээр хоёлоо автомашиндаа хэрэгтэй тосны шүүр агаар шүүгчээ бүгднийг сагслаад хөргүүлэх хаяг оруулчихсан. Тэгэхээр эндээс хоёлоо төлбөр төлөх гэдэг дээрээ дараад бүх банкны сонголтууд байгаа. Тэгэхээр эндээс төлбөрөө төлөөд захиалга маань баталгаажна. Бүх хэрэгтэй бүтээгдэхүүнээ байгаа газараас хөргүүлээд авсан юм чинь би маргааш засварын төв дээр шууд очиод үйлчлэгээ хийлгэхэд цаг өстө сайн хэмнэх юм байна. Дээрээс нь төлбөрийн уяатан нөхцөл байсан уу? Байлгүй яах вэ? Хайпэй болон Store Pay хуаан төлөх нөхцөл байгаа.